Сайн байцгаана уу үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг амьдралын гол дүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Хүн бүр өөрийнхөө амьдралын гол дүр нэдэг. Тэрхүү амьдралаа яаж сайхан авч явах вэ? Тэрхүү гол дүрээ хэрхэн сайн бүтээх вэ гэдг нь хувь хүний өөрийнх нь ажил мэргэжил үйлстэй салшгүй холбоотой байдаг. ертөнцийн дээр хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаас өөрийн дүр үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн, муу алийг ч үгүйсгэж болохгүй. Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй. Жаргалыг мэдрэгч үгүй байсан биз. Дэлхий болон дэлхийг үүсгэгч бүх амьтай амьгүй зүйлс, улирал, цаг хугацаа, хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догтлол, уучлал, шунал, эд хөрөнгө, эрх мэдэл тэд бүгд өөр өөрийн гэсэн дүр үүргийг амьдралд бий болгодог, хязгааргүй эргэлдэх амьдралын үн чанарууд юм. Иймээс хүн гихч нь өөрөө амьдралынхаа гол дүр юм. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр өөрийн хүч хөдөлмөр шантаршгүй төвчээрийн ард гарч чаддаг спорт болох бодибилдингийн тамирчингийн ажил амьдралыг өгүүлэхээр бэлтгэлээ. Тамирчны ялалт алдар хямдхан олддоггүй гэж сайхан үг бий. Өөрийн сонирхож дурласан спортоо сэтгэл зүтгэлээ зориулж чадвал амжилтанд хүрдэг гэдгийг биеэрээ үлгэрлэж яваа. Бодибилдингийн тамирчин инх төвшингийн ган зоригийн эгэл жирийн хэрнээ хүч хөдөлмөрөөр хөглөгдсөн амьдралын жимээр хамтдаа аялцгаая. Намайг инх төвшингийн ган зориг гэдэг. Би Харангаа аймгийн Цэнхэр сумын харьяат манай аавын өвөө тэр Цэнхэр сумын би өөр Харангаа аймгийн төв дээр төрсөн. Одоо айлын том хүүхэд доороо 3 дүүтэй. Нэг охин дүү 2 эрэгтэй дүүтэй. Тэгээд одоогоор бол би ам бүл дөрүүлээ эхнэр 2 хүүхдээ хамт амьдарч байгаа. Манай эхнэрийг Туяа сайхан гэдэг том хүүгийн маань Соён, охины маань Сондор гэдэг. Тэгээ бага наснаа ерөнхийдөө дандаа Арангаа явж амардаг. Зургуулах амралтаар амардаг. Тэгээд ер нь бол өсвөр нас маань бол ер нь хойшоо гэр хорооллоор 7 буудал Бенжамин хавар өнгөрсөн. За бага нас маань бол ерөнхийдөө гайгүй дараахан тал руугаа хөвгт байсан. Яг нөгөө суур хүмүүжил гэрийн хүмүүжил маань дараах өсгсөн намайг. Би 57 төгссөн. Тэгээд дээд сургууль гэвэл би дээд сургуульд ороогүй л яг нөгөө сүүлд энэ яг бодибилдингийн мэргэжлэр би 10 онд яг энэ чиглэлээр солонгост мэргэжилтэд ажиллуулахаар бодибилдингийн академид суралцаад яг энүүгээр мэргэжлийн болсон, диплом авсан. Тийм. Бодибилдингийн спорт руу би анх 92 онд баг бахта Монголын мистер гэдэг анх зурагтаар харж исэн. Тэгээд баг бахта яг иймэрхүү ахна шиг болохын санаж мөрөддөг байсан. Тэгээд тухайн үедээ би их хүүхдтэй сонирхдаг, гоё тийм булчин шүрмжлэг болохыг тэгээд тухайн үедээ яг сонирхол байж байгаа л тэгээд өсвөр насндаа жоохон мартаал.
Сурагч ахуйдаа цэнхэр дэлгэцээр спортын нэвтрүүлгүүдийг шимтэн үздэг байсан хүү. Нэг л өдөр бодибилдингээр хичээллэх хүслээр жигүүрлэж гин. Тэр үед ганц зориг энэ спортын мөн чанарыг мэдрэх нь байтугай ямар ч төсөөлөлгүй байсан. Харин бие бэлдраа өв тэгш хөгжүүлж спортлог нэгэн болохыг ихэд хүсдэг байсан гин. Ингээд тэрээр багийнхаа мөрөөдлийг биелүүлэхээр сэтгэл шулуудаж 2003 оны хавар Монголын мистер Батэрдэн ахынхаа гараас хөтлөн орж бодибилдингийн тамирчин болох амьдралын замнал нь инхүү эхэлсэн юм. За би чинь болохоор өөрөө яг 2000 оноос энэ спорт руу орж ирсэн. Энэ спорт руу ороод би чинь нэгээс 2 жил 3 жил шухагч хийдсэн байж хаад. Тэгээд бас ганц хоёр тэмцээнд орсон юм аа. Наа тэмцээнд ороод ирэнгүүт манай дүүч нь одоо багахаа бид тань шиг юм болмоор байна. Тантай хамт бэлтгэл хий гэдэг нэг бодод тэгжсэн. Манай ах маань, манай аав ах маань Батэрдэн гээд Монголын мистер 11 оны мистер тэр ах маань хичээлээд 2 жил болоод ерөнхийдөө үр дүн гараад тэгээ миний нэг хуучны багын дурсамж маань одоо сэдрээд ахыгээ дагаад энэ спорт руу хөл тавьсан. Тэгээ бид нар чинь хойно дижимэд өсөн шүү дээ гэж. Тэгээ бид нөгөө нэг удаа энэ Flex Gym гэдэг клуб анх одоо энэ урд ороод байгаа клуб чинь Сансарт анх 2001 онд байгуулагдсан байхгүй юу. Тэгээ би тэнд дүүгээ дагуулж ирчихсэн. Яг энэ спорт руу орж ирсэн. Тэр хамт байгуулт тэгээд хоёулаа алхаад хаавс 7 мотор алхахтай байсан шүү дээ Сансараас. Тэгээд энэ спорт руу анх орж ирсэн дээ. Хамгийн анх бол ер нь хэцүүлтэй. Би яг хичээлж эхлээл эхний өдөр бэлтгэл хийгээл хамаг би хүн дээр ороод маргааш нь би явахгүй гэж гэртээ хөвчихсэн чинь ах маань ирээл өөдний зодоо зохиод онцчихад нь гулказ гэж ярьдаг шүү дээ гойндэн цахаад явъя гэдэг хэрэг гарч ирсэн. Би бас анх 2000 онд яг энэ спорт бас хичээлж эхлээд өөрөө бас яг тийм хөдж чадахгүй байсан байхгүй. Босч чадахгүй, өндөөж чадахгүй. Бөөр өвдөд байгаа юм шиг, нуруу өвдөд байгаа юм шиг. Тэг өөрөө сонирхолтой болоод эхэлсэн юм чинь хүчээр явж ирсэн. Наа татаал аваа явжсэн. Явъя гэл би яг бийц чадахгүй. Суучаад босч чадахгүй. Босхороо сууж чадахгүй хүн дөр орцсон. Тэгээ тэрийг анх ингээд хүлээж авчаа хүнд бол амар хэцүү. Чочирдоод ер нь аюу хэцүү санагдаад. За энэ спортоор юу хичээлээд ер нь хэцүү юм байна гэж анх ойлгож ирсэн. За манай дүү бол их амжилттай явж байгаа. Өөрөө ч их хөдөлмөрлөж байгаа. Яг энэ спорт руу орсноос хойш ер нь тасалдгүй 10 жил болчихлоо шүү дээ. Тэгээд өдөнд спорт, энэ спортын ерөөсөө өдрийн талыг л ерөөс заална өнгөрөөдөг спорт байхгүй. Аюу тийм хөдөлмөр ордог, цаг ордог. Аюу амралт ордог тийм спорт. Тэгээд ах маань намайг чирж бэлтгэл хийсээр аваад энэ хүн бэрхшээлийг давснаас хойш цаашаа ерөнхийдөө энэ спортыг яг ямар ач тустай хэрэгтэй гэдгийг нь ойлгож авсан л та. Үүдээ одоо өшөөл улмал дээшил зөндөө олон тэмцээн байгаа. Тэрлүүл явж шүү гэж хүсэн байна. Бодибилдингийн спорт гэдэг өөрийгөө ялан дийлдэг спорт юм. Тиймээс өвдөлт байхгүй бол өөрчлөлт байхгүй. Олон улсын хэмжээний мастер их төвшингийн ганц зориг. Бодибилдингийн спорт Монголд үүсээд 25 жилийг ардаа орхисон байна. Монголын бодибилдинг Монголын ардчилсан хувьсгалтай нас чадсуу залуу спорт. Өмнөх нийгмийн үед хөрөнгөтний спорт гэгддэг байсан бодибилдинг нь ардчилсан хувьсгалын үрээр Монголд инхүү хөгжсөн юм. Харин бусад улсад хэдэн 10 жил хөгжсөн түүхтэй энэ спорт Монголд үүсээд ердөө 20 гаруй жил өнгөрсөн боловч олон улсад гаргасан амжилтаараа хэдийнэ 90 цент хүрсэн. Үүний илэрлийн нэг төлөөлөл бол тамирчин ганц зориг юм. Тамирчин хүн өөрийгөө ялсны дараа өрсөлдөгчөө дийлдэг гэдэгчлэн тэрээр өмнөө зориг тавин өөрийгөө ялан дийлэхийн тулд цоцолтгүй хөдөлмөрлөж амжилтын гол түлхүүр болох өөртөө итгэх итгэлийг олж авсан юм.
хамгийн анх бол би тэмцээнд 2-3 онд орохдоо ер нь их сандраагүй. Ер нь их мэдээгүй. Яг өөрийнхөө тийм хүсэл тэмүүллээр аягүй тийм онгороод хөөрцөн сэтгэлээр орсон. Тэгээд тэнд ороод би 4-р байранд орсон. Аягүй их баярлж исэн. Тэгээд дараа нь тэмцээнд орохоор харин сандардаг болсон. Би одоо тэрийг ялах хэрэгтэй гэдэг. Тэгээд ирэхээрээ жоохон сандраа тайзан дээр гарахаараа нөгөө анх гарангууд зэрэтлүүд өөдөөс ингээл амар хүн харангууд сандраал анх бол тэгжсэн. Одоо бол нөгөө дасдгийг штэ. Дасна гэж ярьдаг чи одоо тэгээд би ч одоо олон жил тэмцээнд орчлоо. Би саяхан диплома бичих хүмүүс нөгөө авсан медаль юунуудаа бичээд ингээ яасан тэгээд ингээ эргээд харахад асар их тэмцээнд орсон. Асар их тийм медаль яг хөрөмтлөөсөн байсан. Би өөрөө урд наах нэг медальтай олчих юмсаа тий. Тэгэд бодож исэн гинт санаанд орсон л да саяхан хэд хоногийн өмнө. Тэгээд энэ дээр бол ерөнхий цомууд маань байна. Тэгээд дипломуудаа ерөнхийдөө сая заалантаа засварыг хураагаад тавьсан байгаа гэдэг медалууд. За энэ бол миний одоо энэ 11 оны улсын аваргын 75 кг-ийн жинт төрүүлээд авсан медаль маань цом маань. За энэ 12 оных 75 кг-д бас төрүүлээд алтан медаль авсан. Тэгээд 13 онд энэ 13 оны мистер болсон би. Жиндээ төрүүлээд Монголын мистер цол авсан. Тэгээд 14 оны 80 кг-ийн эхний алтан медалийн цом. Тэгээд 14 оны Монголын мистерийн цом байна. 14 онд одоо би Азийн бодибилдингийн тэмцээнд 80 кг-д очиод хүрэл медаль авсан байна. За энэ одоо энэ жилийн миний хамгийн 15 оны анхны одоо дэлхийн яг про тэмцээн гэж ярьдаг те мэрэгжлийн тэр тэмцээнд 80 кг-ийн жинд өрсөлдөд 2 дугаар хайранд ороод мөнгөн цом аваад мэрэгжлийн гэдэг тодтголтой тийм хэрэгтэй болсон байгаа. Солонгосын яг Сөүл хотноо бодибилдингийн одоо юм том актем байдаг, коуч актем гэдэг Солонгосын. Тэнд одоо бид нар энэ холбооныхоо зүгээр хүсэл тавиад 10 онд явж эндээс нэг хэд хүмүүс явж суралцж ирсэн. Тэрний дунд би өөрөө явж суралцаад тэндээс одоо яг энэ мэрэгжлийн диплом авч байгаа даа. Өндөр одоо мэрэгжлийн диплом аваад мэрэгжлийн заах юм эрэхтэй болсондоо маш их баяртай байдаг. Манай 2013 оноос хойш дэлхийн давсан дагаад ирлээ шүү дээ. Наа дэлхийн аврагтай болцсон, одныг дэлхийн аврагтай болчлоо. Сая ингэж мэрэгжлийн тамирчтай болчлоо. Мэдэн Азийн аврагтай явсан тамирчид бүгд ихний дээгүүр орсон. Ер нь одоо монголчууд айлаад болдог гэж шүү дээ. Одоо монголчууд тэр жинд орлоо гэдэг нь айдаг болж байна. Ер нь хөгжчлөө гэж бодож байна. Тийм ер нь одоо сүүлийн 2-3 жил бол ер нь энэ спорт маань айгүй тийм хурцтайгаар хөгжиж байна. Тэгээ энийг харж байгаад бол би л маш их баяртай байгаа. Энэ спортыг өөрөө хөгжүүлэх гэж хувь нэмрээ оруулж ингэж зүтгэж байгаа хувьд одоо ингэж нэг ч ихсэн хүн хичээлж эхлэв надад их тийм гоё байдаг. Эрүүл байвал түмэн жаргалан гэдэг. Хүн илүүдэл өөхгүй, өвчин зовлонгүй амьдарч, гоо сайхан бай гэвэл бодибилдингээр хичээллэх ач тус их. Өөхгүй болж булчин сайжирна гэдэг биеийн дархлаа улам сайн болно гэсэн үг. Хүний тарга өөгчлөлт, элдэв өвчин далалдаг. Тэгвэл энэ спорт эерэг бүхнийг бий болгож, эрүүл сайхан бие бэлтартай, өвчнгүй болоход тусалдаг байна. Хүмүүс бол яг ойлголт нь нэг л байгаа л да. Яах гэж ийм бэлтгэл хийгээд яг гоё бие хаатай болох гэж хүмүүс голцоо зорж бэлтгэл хийдэг. Миний хувьд бол бас адилхан ах шиг нэг гоё биетэй болчихъя.
яг тиймэр тамирчны хувьд бол бэлдээ гэж анх зорж байгаа. Тэгээ хүмүүс нь тодорхой хэмжээд биед нь өөрчлөлт ороод, урам зориг ороод, цаашаа улам өөртөө итгэлтэй болоод ирэхээрээ цаашаа амжилт олох юм бол тий. Би юу яагаад тамирчин болж болохгүй гэж. Цаашаа хүч сороод өөрийгөө тэг жоохон ялж л бэлдэж байгаа юм л да. Ерөнхий мэндийн хувьд бол энэ спорт маань бол ерөнхийдөө бараг нэгт явж байгаа. Хамгийн сайн спорт. Бүх спортын суурь болдог утгаараа энэ маань одоо хундаам суурь сайтай байвал дээш явдаг учраас энэ спортоор бүхэл спорт хичээлдэг. Тэгээд бодибилдингийн спорт маань өөрөө энэ спортын хаанаар өргөмжлөгддөг. Айгүй тийм том чухал спорт өөрийгөө өөртөө өрсөлддөг болохоор эрүүл мэндийн тал дээр бол хүмүүстэй зөвлөж хэлэхэд бол залуужуулдаг. Цусны эргэлт сайжраад эдэс сайн булчин эрүүл байна гэдэг маань тухайн хүн залуу чирэг ямарваа юм даах чадвартай. Тэгээ сэтгэл санааны хувьд бол ер нь их өөдрөг одоо хөгшин хүмүүс маань хичээлэх юм бол залууж ин тий улам залуу харагдана. Эрүүл чирэг болно. Булчингийн холбоос үений гэмтэл одоо үений холбоосууд чангарч өгнө. Тэгээд одоо хичээлж эхэлж байгаа хүмүүсүүд маань бол хөшөө сайт ихтэй хичээлээрээ тий үр дүнгийг харж иж өөрсдөө үр дүн гаргаж иж өөрийгөө өөрчилж иж тий энэ спортоор энэ хичээлээрээ өөрчлөлтөө хичээлээрээ л гэж хэлмээр байна. Тэгээ ер нь л их аюу тийм нарийн спорт. Тийм одоо жишээлбэл одоо тий ямар нэгэн одоо тийм аяг дарснаас хол тий ямар нэгэн тийм зугаацах тийм юмас хол болж өөр бэлгэлээ хийчихэл ажил төрлөөд ажиллаа ханьвчаад ерөөсөл амарч явах спорт байхгүй. Амралт бэлтгэл хоёрыг хослуулж идэг спорт. Ер нь бол энэ спортоор хичээлж байгаа хүмүүс арх тамхинаас ер нь холдож эхэлдэг. Өөрөө бих олон хүмүүсийг ингээ хараад нүдээр хараад аюух тийм одоо үлгэр дөөрэл аваа дээрээс нь тэднийг хараад гайхчихсан л та тий. Амар их арх уудаг байсан хинт өөрөө спорт руу ороод төмөргөргөөл өдөлгөр хичээсэн архиа ухаа болчихсон хот надад аюу гой санагдсан. Тэгэл ер нь бол энэ спорт маань өөрөө арх тамхинаас их энэ хор зуршлаас их одоо юм хор бодисоос их холоор хүнийг их ирүүлжүүлдэг. Хүн өөрийгөө мэдээж устгаад байхгүй шүү дээ. Өөрийгөө ингэж гоё хөгжүүлж байгаа хүн өөрийгөө устгадаг байхгүй. Бодибилдингийн спорт гэдэг өөрийгөө ялан дийлдэг спорт юм. Тиймээс өвдөлт байхгүй бол өөрчлөлт байхгүй. Олон улсын хэмжээний мастер их төвшингийн ганц зориг. Ганц зэрэг өдөрт 6 цагийн бэлтгэлийг 7 хоногийн 6 өдөр хийдэг. Түүний бэлтгэлийн заал 2 дахь гэрэн л гэсэн үг. Тамирчин хүн бие бэлдэр, техник, тактик, ёс суртахуун, эр зоригийг бэлтгэл дээрээ суурлан олж авч өөрийн бүх боломжоо нөөцлөн гаргаж авдаг. Мөн өөрийнхөө хүчинд итгэх хүсэл эрмэлзэл дүүрэн байх, тогтвортой байдлыг чухалчлан өөрийн зам байдлаа удирдах, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй байдаг. Энэ спорт бол цэвэр хөлс хүчээр үнэлэгддэг хүнд спортын төрөл. Бодибилдингийн спортын тамирчид тэмцээний бэлтгэлтэй үед маш хатуу хоолны дэглэн барьж ус нүүрс усны хэрэглээгээ хасна. Жингээ нэмэн хасна гэдэл төвчээрийн хязгаараа үздэг. Идэх дуртай зүйлээ шүүрээд идчихэж болтоггүй тул сэтгэлийн хат төвчээр их шаарддаг. Ихэнх үедээ ингэж төвчин гэдэг үнэхээр хэцүү санагддаг байж гин. Ялангуяа тэмцээнд өгсөн үед хүний сэтгэл санаа, бие мах бодийн байдал үнэхээр туйлдаа хүрдэг гэхэд хэлсдэхгүй. Гэсэн ч тэд шүд зуугаад тэмцээний өдрөө тайзан дээрээ гялалзах ёстой. Тайзан дээр фозоо барина. Үзүүлбэрээ алдаагүй үзүүлнэ гэдг нь хамгийн чухал. За манай Чирэг Монгол гэдэг фитнес клуб маань одоо нэгдээд 4 жилдээ орж байгаа. Тэгээ энэ клубыг өөрөө одоо энэ спорттой уялдуулаад өөр гэсэн заалаа нэгээд тэгээд одоо эндээ ингээ бэлтгэл сургалт аваа заал. Энэ бол манай одоо тамирчид бол миний өөрөө ордог амралт хувцснараа сольдог. Бэлтгэлийн дараа одоо шууд амарч болохоор яг өөрөө одоо гэршгэ байдаг юм уу байгаа. Ер нь бодибилдингийн спорт маань өөрийгөө хөгжүүлэх болохоор өөрийгөө л мэдрэх хэрэгтэй. Яг тэр нь юу хэлэх вэ гэвэл ерөнхийдөө бодибилдинг маань яг өөрийн бие махбодоо эвддэг учраас тэг хөгжүүлж байгаа учраас
тухайн хүн хооронд адилхан байх шаардлагагүй. Хоёр хүн адилхан дасгал хийх юм бол аль нь хүлээж авч байгаа зогцож байгаа нь илүү хөгжиж явдаг учраас өөртөө таарж өөрийгөө чагнаж хийж явах хэрэгтэй. Тийм учраас дасгалын системүүд ерөнхийдөө адилхан боловч давтамж оролтуудаа өөрөө хянах хэрэгтэй. За одоо би энэ цээжний доод хэсэг буюу суур гэж ярьдаг. Хүний суур өнөөдөртөө бол би цээжийг суур хэсгээс нь жоохон ажиллуулад ерөнхий суурин доогоороо том байдаг учраас том хэсгээр ажиллуулад дуусныхаа дараа гарын булчин руу орно. Гарын 3 толгой. Тэгээ энийг хийж дуусныхаа дараа ерөөсөө залгуулаад араас нь хөөгөө авчих. Нуруу, мөр, гар. За ер нь бол би халаалтыг тодорхой хэмжээнд хийн. Үе халаана. Тэгээ цусны эргэлтээ сайжруулах тодорхой хэмжээ жоохон хөдөлгөөн хийгээд яг булчингийн дасгал хийх гэж байгаа тохиолдолд булчингийн ширхгээ халаахын тулд заавал хөнгөн жингээр бас тэгж халаах хэрэгтэй. Ерөнхий гүүчээ шууд ирээд хүнд юм өргөнө гэсэн ойлголт байхгүй. Заавал булчингаа ихлэ халааж ийж яваардаг. Ерөнхийдөө хүний булчин 6 булчин байдаг. Томор хөгжүүлэх ёстой 6 булчингийн одоо 6 дахь булчингаа том булчингаа яг чинь. Энийний дараа одоо хөвлийн шуу шилэг байд. Жижиг 3 булчингаа дараа нь ажиллуулна. Ер нь бол суулт одоо яг өнөөдрийн үед бол тулцсан үед хүнд жингээр суух юм бол хүндүр ороод булчингийн ялгарл багасах аюултай. Одоо тийм эрсдэлтэй учраас өнөөдрийн үед бол хөнгөн жингээр тааруулж хүн булчингаа ажиллуулж булчин завсрах өөхөө шатаах маягаар дасглаа энэ. Хамгийн сүүлийн бэлтгэл рүү ороод ирэхээр хоолны дэглэм маань нарийн болно. Тэр маань одоо хоол хүнснээс аюул олон эрдэс бодис авдаг байсан бол зөвхөн уурганы хэмжээг л авахар. Уург битмээр хэрэг авахар бэлддэг тасвэлийг тоног. Бинт хэрэгцээтэй нүүрс ус гэж ярьдаг. Шингэн оруулж идэг. Тэрийг ерөнхийдөө хасаад усны хэмжээгээ багасгаад тэгээд зөвхөн махнаас уургаа аваад дангаар хажуугаар нэмэлт витамин хэрэглээл ийм хөгжсөн байдалд ороод тэмцээний өглөө бол буцаагаад нөгөө эрдэс бодисуудаа хийчих юм. Нүүрс ус гэж яриад бидний одоо ногоо, удаа, урлын тийм иймэрхүү хоолуудыг тэмцээний өглөө бий идэж булчингаа одоо нэг өсөндөө жоохон амрааж илүү амарсан ийм одоо олон хоног хоолоос ирж үед булчин ингээд гатцсан байдаг. Тэгэл одоо хоол хүнс оронгууд амар хурдан ингээд бие рүү шимж авч тэгээд таргалахгүй гэсэн үг богино хугацаанд. Тэгээ булчин руугаа шууд шимт дижээ татаж авч байгаа гэсэн үг. Би бол өдөрт нэг 4-5 литр ус уудъя. Одоогийн байдлаар бол нэг 3 өнөөдөртөө 3 литрийг ууна. Маргааш нэг литр 500 уугаал. За одоо ингээд би яг хатаад кремээ төхүүлээд байж байна. За будг нь бол ерөнхийдөө бодилдингийн яг өөрийнхөө мэргэжлийн крем байгаа. Ийм тосон суурьтай. Энэ кремийг төрөх гэж байгаа. Мэргэжт маань ер нь бол энэ бол яг хүний бие таарсан өөрийн одоо арьсан таар ус хорн нөлөөгөө тийм бүтээгдэхүүн байгаа. За манайд бол их амжилттай орлоо. Яг гэвэл 1-2-т орсон нь бол яг надтай нүр зэрэгцэж цуг бэлтгэл хийж байгаа хоёр ахмад сайн тамирчтай өрсөлдөж одоо 3-т орж аваад миний хувьд бол маш баяртай. Би дүүгээ хараад энэ баг бахархчихлаа. Их нөлөөсөн өнгө бол манай том ах ганц зэрэг министр байна да. Хүүхэд багсаад ах шиг болгох нь мөрөддөг байсан. Бас яг ч энэ спорт руу хөлдөхөөс өмнө бас энэ спортын талаар юу ойлголт муутай байсан. Тэгээ 2012 онд ах маань Чирэг Монгол хөлбөрийг үүсгэн байгуулад тэр клубт нь очиж ажиллагаар болоод тэгээ 2012 оноос хичээж гисэн дээ. За манай баг дүү маань ер нь жоохон сонирхолтой байсан. Тэгээ нэг орж чадахгүй байсан. Яг ингээд хийхлээр жоохон байсан болохоор жоохон гадуур найз нөхдөдөө байх цаг нь. Тэгээ миний хувьд бол яг юу хүлээсэн байгүй. За жоохон өөрийг харъя. Яг хизээ яг өөрөө 100% нээлттэй болоод ороод ирэх нь үү. Тэр үед нь би хүчлээд бэлтгэлт яг аваа явъя гэж. Тэгсэн дүү маань ч удаагүй тэгэл
ороод ирсэн. Тэмцээн урданд ороход ганц зэрэг ах маань бүх заавар зөвлөгөө, хоолунд одоо тикинг бүх зүйлийг ганц зэрэг хасаа асуусан. За одоо яг би гарах гал байж байна. Би халаалтыг бол нэг гарахын 5 минутын өмнө хийх болно. Тий, баг зэрэг жингээр булчингаа жоохон халаагаад цусны эргэлтээ сайжруулчвал тэгэл болно даа юм. Өсөө гарах хэрэгтэй байдаг. Ер нь бол нөө шингэн хасцсан үед одоо нэг хүйс гарахгүй л. Тэр нь анзаарч байгаа. Одоо яг хэдэн минутын дараа гарах вэ? Одоо нэг бол гоё юм. Одоо 5 минутын дараа бүтэн жил хүлээсэн тэмцээн бүгдийг үзэж боллоо. Тий. За ингэж тэмцээн дуустаа миний өнөөдөр одоо мөнгөн медаль авлаа. Эндээ. За би бол мөнгөн медаль авсандаа бас баяртай байна. Одоо бол ингэж тэмцээн дуусаад ерөнхийдөө бас сайхан амарна. Гэтэ дараагийнхаа тэмцээнд бэлдэнэ. Одоо 25 хоногийн дараа нэг тэмцээнд гарах явах. Тэрэн дээр би сайн бэлдэнэ. Бодибилдингийн спорт гэдэг өөрийгөө ялан дийлдэг спорт юм. Тиймээс өвдөлт байхгүй бол өөрчлөлт байхгүй. Олон улсын хэмжээний мастер их төвшингийн ган зориг. Альва юм болгоны эхлэл нь хэцүү байдаг гэдэгчлэн ган зориг анх төмрөөч биеэж даахгүй шантран багштаа зэмлүүлж байснаас хойш хэдийнэ 10 гаруй жил өнгөрсөн байна. Тэрээр Солонгос улсын бодибилдингийн коуч актемд амжилттай суралцсан төгсөж олон улсад дасгалжуулагч хийх эрхийг авсан. Мөн бодибилдингийн мэрэгжлийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, Монголын хошоо мистергээд эрхэм хүндтэй цолгуудыг хүртсэн юм. Түүний энэ амжилтанд хүрэхэд нь арыг нь дааж авч явдаг хүн бол түүнийг гэргий. Ханаараа ихэд бахархан бүх талаар нь дэмждэг юм. Ер нь бол их дэмжинэлтэй бас одоо ингээм амжилтанд хүрж байгаа. Сүүлийн үед бас хүүхдтэй яагаад бас түүртэй гэх юм уу тий. Тэгээд жаахан бойл гэж сүүлийн үед жаахан уурлаад байгаа шүү дээ. Манай хүн ч өөр аяг их дуртай. Тэгэл зааста бойлно одоо энэ тэмцээнд орчаал яг бойлыг 2 жил үнжиж гэдэг юм уу. Яг бүр болж чадахгүй шүү дээ. Олон жил хичээлсэн ч. Тэгээ яг болно 2 жил ядахтаа үнжнө гэж тэгтэн. Тэгэл чадахгүй яг нэг тэмцээн ойртоод ирэхээр тэгэл сэтгэл нь хөдөлт юм уу яадан тэгэл хичээлэл эхэлсэн шүү дээ. Ер нь бол байнга бэлтгэлтэй л байдаг л да. Баяр тэмцээнд бэлдэж байгаа үед бол гэхдээ цаг жоохон бага зарцуулаад байдаг л да. Өглөө би 8:30-аас бэлтгэлтэй гарчна. 11 гэж дуусна. Тэгэл 12-оос бараг заалнаасаа гарна усанд ороолно гэхээр тэгээ ажилдаа явна. 5 өнгөрөөж ажиллаа тараад ирээл дахиад зааландаа бэлтгэл хийнэ. Тэгэл гэртээ орохоор нэг 9 өнгөрөөгөөс орно. Тэр маань одоо сүүлийн тэмцээний нэг 100 хоног ч юм уу тийм. Ер нь бол ийм их давтамжтай явна. Энгийн одоо тэмцээнд дууссан үед бол 7 хоногийн нэг 4-өөс 5 өдөр бэлтгэл хийгээд бус цагаар нь тэгэл хүүхдүүдтэйгээ. Тийм жаахан стресстэй тэгээд жаахан ядарсан тэгэл амьсгаан тахгүй залнаа усаа хасна эднэр чинь тий бас хоолой зохицуулаад бүр сүүлийн яг тэмцээн ойртохоор бүр 2 өдрөөр ч юм уу усаа хасчдаг учраас айгүй их тийм жаахан бухимдалтай. Ер нь найзууд нь ч ихсэнтэй ёо димээ юмар хичээлэх одоо бойл амар энтергээд ер нь бол хүмүүс тэгнэ. Дэмжиж байгаа хүмүүс ч их зөндөө. Би ч нэг хүүгээ анх төрөхтөн тэгэл удахгүй цэцэрлэгт өгнө удахгүй сургууль өгнө гэж хэлжсэн. Тэгээд дүүтэй ч болсон, сургуульд ч орсон, дүүнч цэцэрлэгтээ орсон. За, энэ охин очиж тоглож байгаа. Ер нь сайн хаан шүү. Ер нь барагтаа бол их уурлаад байдаггүй. Тэгээд хүүхдүүдтэй болол хүүхдүүдээ ч гэсэн их загнаад байдаггүй. 2 хүүхдээ цэцэрлэгт сургуульд оруулаад өглөө яг ээлж нь
нээлтэн цагийн зайтай том үгээ эхлээд нээлтэн дээр нөө сургуульд нь оруулчаад охиныг авч явж сургууль цэцэрлэгт нь бүртгүүлээл тэгэл охин маань уйлаад үлдчихэж байгаа. Анх олж байгаа хүүхдүүд. Одоо 2-3 хон чад өмнө уйлсаар л өглөө өгсөн уйлаа тэгээд аваа гарчмаар санагдал. Би бол бас ингээд нэг хүүхдүүд ч гэсэн хүүхдүүдтэй ч гэсэн үлгэр дуурайл өгөөд тууштай нэг юмд зоримог тэгээд тууштай хөдөлмөрч болохын үүднээс бол бас дэмждэг. Хайртай шүү. Тэгээ ямар ч хэсэн зорьсон зорилгодоо хүрээд нэг 2 жил өнчөөрөө тэгээд хайртай шүү, хайртай шүү, хайртай шүү. Тамирчин ганц зориг спортынхаа хажуугаар хичээлийн дараа хэмээх хүмүүнлэгийн байгууллагт ажиллаж өсвөр үеийнхэнд англи хэл, амьдрах ухаан, бие бэлтрийн өв тэгш хүмүүжлийг үн төлбөргүй заадаг. Мөн хүүхдүүдийн ихэнх нь бодибилдингийн спортыг ихэд сонирхдаг гин. Түүний хамгийн гол зорилго нь бодибилдингийн спортыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах юм. За энд бол манай ажил байгаа. Манай одоо хичээлийн дараа өсвөр үе төвгээд харилцаггүй ирээдүгээ төсөл хэрэгждэг. Хичээлийн дараа өсвөр үе төв хүүхдүүдийг хичээлээ тараад хичээлийн тарсныхаа дараа энд ирж одоо цагийг зөв боловсрон өнгөрүүлэх. Тэр тал дээр манайх одоо сургууль зохион байгуулад хичээлүүдээ сургуулиудаар явж лекц уншдаг, хорц урштай эсрэг. Манай энэ заал маань өөрөө тэр миний ажиллаж байгаа одоо энэ харилцаггүй ирээдүгээд төсөлтэй хамтарч ажиллаад би өөрөө менежерээрээ тэнд ажилладаг болохоор хүүхд залуучуудыг би сургуулиудаар явж лекц уншдаг. За хүүхдүүд бол ерөнхийдөө аюух сонирхдаг. Ялангуяа тий чөлөө цагаараа та нар фитнесээр ч юм уу спортоор хичээлүүд нэхлээр аюутыг дуртай ирдэг. Тэгээд энд бас англи хэл үнгүй заадаг, гитар хөгжим заадаг. Яг л өсвөр насны хүүхдүүдийн яг хэрэгтэй. Мөн дээрээс нь хичээлийнх нь сэтгэвтэй ойр зур хичээлүүдийг бас бид нэр ордог энд. Тэгээ энийг хараад надад их баяртай байдаг. Тэгээ би энээсээ их урам зориг аваад заалаа сая салбар нэгээд өөрийнхөө өсвөр насыг өнгөрөөсөн 6 буудал 7 буудал хүн ихтэй тэр авироо би заалаа нэгээд одоо 9 сар гаргаад энэ гэр хорооллын одоо Сүхбаатар дүүргийн сургуулиудаар манай үйл ажиллагаа явагдана. Тэгээ миний хийж байгаа ажил маань өөрөө бас яг энэ спорттой маань уялдаатай. Хүн яаж эрүүл байх вэ? Яаж хор зуршлаас хол байж ийм болох вэ? Тэр тал дээр ерөнхийдөө өөрөө ингээд үлгэр жишээ олоод ороод лекцийн багштай цуг ороод ингээд явж идэв. Мистер ганц зориг бол тайзан дээр ургадаг бодибилдер юм. Айл 10 гаруй жилийн өмнө өргөн мөр зузаан гуйтай залуу анх тэмцээнд орж байсан нь бодибилдинг фитнес сонирхогчдын анхаарлыг татаж байсан гин. Жил өнгөрөх тусам бүх талаараа өнгө нэмсээр идүүгээ улстай цорын ганц хошоо мистерийн болцолтой. Даруй төлөв шудраг болоод нөхөдтэйгөө ЭВ-ийг эрхэмлэгч, ирч хүч, туршлага дүүрэн мистер зоргоо эх орны чирэг иргэдийн төлөө зүтгэж байгаа манай шилдэг тамирчдын нэг юм. Түүний дотоод нөөц шавхагдашгүй мэд. Олондоо бүх талаараа үлгэр жишээ, даруй зан чанар, тамирчны чанд горим, сахилэг бат гэж юу байдгийг тэр л харуулдаг. Тэр хүнийг мөнгөөр худалдаж аваагүй, хөлс хүч хөдөлмөр, төвчээр түүнийг хоосон орхиагүй. Тол шиг толгор тайз, тоолшгүй олон дэмжигчд, шантаршгүй их зориг төвчээр түүнийг хурцалдаг юм. Бодибилдингийн спорт маань өөрийгөө ялан дийлдэг спорт юм аа. Тийм учраас өвдөлт байхгүй бол өөрчлөлт байхгүй. Хамгийн том багш бол амьдрал. Хамгийн том ялалт бол өөрийгөө ялан дийлэх.
Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бид өөрийгөө бүрэн дайчилдаг хүс хүчний спорт болох бодибилдингийн тамирчингийн ажил амьдралыг өгүүлэн хүргэлээ. Ингээд үзэгчдээ дараагийн нэгэн амьдралын гол дүрээр иргэн уулзъя. Баяртай.